офшор данстай гэдэг ерөнхийлөгч Баттулгын зүгээс энэ дээр дөрүүлээд маш хэмжээний улс төр хийсэн. Тэр үеэр хийсээр 500 оног суулгасан. Энэ болгонд би эзэж өч санаж байгаа санахгүй. Улс төрд орсон хүн ямар их хэрэгсэл хийж явдгийг гэдгийг бид нар бүгд ойлгох ёстой. Ийм хүндрэл улс төрд орсон хүн болгон дээр ирдэг. Гэхдээ энийг дав туулж хөгжлийг авчирдаг. Би бол ийм л зүйлийг боддог. Энийг амьдралын философи болгодог. Би хизээ энэ дээр дэвший гэж хүссэн бэ гэхээр Эрдэнэт гишүүнийг төрсөн хотын унгаасны дараа энэ шийдвэрийг гаргасан. Тэрийг зохион байгуулалтаар унгаасан. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ хүн улсын хөгжлийн төлөө, Сэлэнг аймгийн төлөө хичнээн их юм хийснийг бүгдээрээ мэдж байгаа. Мандал сумын уугуул идгээд мандал дээр нэр дэвшсэн. 100 хүний сандаар унсан. Тэгээд ёс суртахууны өв тэр хүн хэлсэн. Аймгийн намын ороод нэр дэвшиж орж чадаагүй учраас би аймгийн намын даргад нэр дэвшгээс татгалзах гэж байна гэдэг энэ саналыг надад хэлсэн. Энийний дараа би бодож исэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд аймгийн намын даргад нэр дэвшсэн.